Сайн байцгаана уу? Эрхэм уншигчдийнхаа энэ зуны энэ өдрийн амар амгалан гаалцъя. Өнөөдөр 2022 оны 7 сарын 22-ны өдөр Үндэсний баяр наадмын олон өдрийн амралтын араас ажилтны хүмүүс нээж их амралтыг аваад 100 цагаар амралт зугаалах хаяллаар явсан Улаанбаатар хотын замын өдгөн чөлөөтэй ил болгон ийм өдрүүд үргэлжилж байна. За яг одоо бид бүхэн Үндэсний номын сангийн үүдэнд зогсож байна. Тэгэхээр зуны амралтын энэ хугацаанд номын сангууд ажилддаг. Хэрвээ ажилддаг бол хэн ямар зорилготойгоор номын сангаар үйлчлүүлдэг вэ гэдэг талаар хамтдаа сонирхцгаая. За ингээд Үндэсний номын сангаар зочлоо. Өмнө нь 3 дахь удаа картаар нээлгэж. Тэгтээ бүр олон жилийн өмнө нээлгэж ирсэн. 2008 онд анх нээлгэж ирсэн. Тийм би хэдий Өвөр Монголын Өөртөө засгийн хорны Өвөр Монголын их сургуульд ажиллаж байгаа багш хүмүүс. Тэгээд Монголд энэ удаа хурлаар ирээд энэ Монгол Зөвлөмтний уралд оролцох уу та? Тийм 8 сарын олон улсын Монгол Зөвлөмтний уралд оролцсон. Тийм. Одоо та бол номын санд хэлэлцүүлэх өгүүллийнхээ материалыг үсгэж байна уу? Яг тийм. Тэгээд миний өгүүллийн нэг жоохон материал дутагдаад тэгээд нэг үндэсний төв номын санд ирж хуучин судар харах гэсэн. Уг нь Монгол сурвалж судлалын талаар судалгаа хийж байгаа. Тэгээд энд ирсэн боломжоо хараад тэгээд таны номын санд ирээд материалаа хайж байгаамаа. За баярлалаа. Тэнгэрээ Сүүлийн 1 сарын хугацаанд нийт 200 гаруй шинээр үнэлэх нийлгсэн байна. Тэгээд ерөнхийлөгчийн нэрмжид эдийн ширийн тангимаар сүүлийн их үйлчлүүлж байна. Тэгээд эмч багш нар бол ихээр ирнэ судалгааны ажил, эрдэм шилжгээний ажил, диссертац болон их үзье гэж их хэлж байна. Нийлгэж байгаа. Тэгээд сүүлийн хугацаанд бол өдөрт бол ерөн 10-аас ерөн дээш шинэ уншигч бол нийлж байгаа. Монгол Улсын их сургуулийн докторант Ганжиг. Докторийнхоо судалгааны ажлыг бичих зорилготойгоор бичиж байгаа. За тэгээ нүрэндээ шаардлагатай материалуудаа судлах хүрээнд бол энэ номын санд бол сууж байгаа. Тэгээ яг хэд хичээлдээ сууж байна? Ер нь бол бакалаврын төвшөнд оюутан байхаас л бисэн. Тэгэхээр нэг 11 оноос хойш л ер нь бол байнгын сүдгтийн төв номын санд суун цэгтэрч номын санд суун гэл. Тэгээ сургуулийн номын санд. Яг үндэсний төв номын сангийн хувьд бол өөрөө бусад номын сангуудыг бол төв гэдэг утгаараа маш материал их хэлбэг ариун баялаг байдаг. За тийм ялангуяа докторийн судалгаа хийж байгаа судлаачдын хувьд бол яг Монгол Улсын хэмжээнд их өөрийнх нь судалгааны чиглэлийн хүрээнд яг хэрэгцээтэй шаардлагатай материалуудаа олоход бол одоо маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм номын сан гэж миний хувьд боддог. Ягаад гэвэл Монгол Улсын хэмжээнд хамгаалсан нөтийг ер нь гадаадд хамгаалсан докторуудын хувьд бол бүгд нөгөө судалгааныхаа материалуудыг заавалжгүй төв номын санд одоо байршуулах ёстой гэсэн юм зүйл байгаад тийм билээ. Тэгэхээр яг бусад бас яг судлаачид таны судалгааны сэдвийн хүрээнд хэрхэн яаж судалгаа хийсэн байгаа юм ямар зүйлийг орхигдуулсан таны судалгааны орон зай яг ямар байгаа гэдгийг мэдэх тэр судалгаагаа хийхэд бол одоо үндэсний төв номын сангийн эрдэм шилжгээний танхимд суух нь илүү зохимжтой л гэж бодож байна. Намайг Ариуна гэдэг. Би Шанхай их сургуулийн докторантураар сурдаг. Тэгээ сүүлийн хэдэн жил корона гараад номын сандал сууж байна. Захимаар хичээлээ үзэл тэгэл. За би ч ер нь бакалавраас хойш ер нь анх
нийслэл нөгөө нацагд орж ийн номын санд бакалавр тахтаа суудаг гэсэн. Тэгээд бакалавра төгсөөд нэг мастер сурах хугацаанд яг ажил хийж байгаа. Мастерс хойш л ер нь тасралтгүй төв номын санд сууж байгаа та. Тэр хэдэн оноос хойш? Тэгэхээр аюу удаж байгаа би чинь 2014 онд мастераас хойш сууж байгаа та. Тийм ер нь бол нэлийн удаа сууж байгаа шүү. Одоо ер нь бол тасралтгүй сууж байгаа та. Өдрөөл Гэр шиг л болчихдээ юм доо яа. Өглөө нэг гэртээ ирж байгаа юм шиг ирээл. Цалиа авахгүй ажилласан шиг л байт. Байнгын суугаад бүр тасал болчихжээ энд. Ер нь бол эрдэм шинжилгээний танхимаар 100 нь судалгааны ажил ихсчтэй. Тэгэхдээ харьцангуй бол нөгөө цар тахлын үегээд 2 жил болж байна. Тэгээд энэ 2 жилд одоо уншигчмаар нэлээ цангасан байдалтай байна л да. Одоо өнөөдрийн одоо ингээд дунджаар бодоход энэ 7 сарын эхний одоо энэ 20 хоногийн байдал, 21 хоногийн байдлаар үндсэндээ 9 хоног л ажилласан байна. Энэ 9 хоногийн хугацаанд бол нийтдээ 250 ширхэг номоор 116 уншигчид манайх үйлчилсэн байна. Тэгэхээр ер нь дунджаар бол өдөрт бол 12-оос 13 хүн үйлчлүүлээд номын одоо хувь гэхээр одоо 3-аас 4 номоор үйлчлүүлээд гэсэн үг. Судалгааны ажил бол маш их ихсэн байна. Гадаадын орнуудын судлаачдаас Чехих, Германаас, Хятадаас, Өвөр Монголоос гэх мэтчлэн одоо ингээд уншигч маань ирж үйлчлүүлж байна. Тэгээд ер нь бол харьцангуй урд онуудын байдлаар 5 жилийн судалгаа авч үзэжсэн. Энэ судалгааны байдлаар харахад хил шинжилэл буюу түүх, боловсролын шинжилгээ ухаанаар голлож үзэжсэн бол одоо энэ цар тахал нэгднээс хойш 2022 оны эхний байдлаар харьцангуй бүх шинжилгээ ухааны ерөөсөө төр их зүй, хууль, эдийн засаг, боловсрол, хил шинжилэл, түүх гээд бүр байгаль шинжилэл, ангаах олон төрлийн шинжилгээ ухаанаар үзэж байгаа. Баярлалаа. Тий. За баярлалаа. За ингээд их үнэлгээний танхим байгаа. Их үнэлгээний танхимаар болоод магистрээс доош зэрэгтэй 18-аас студентны бүх хүн үйлчлүүлж болдог. Манай нэг орох юм байна. Тэгэхээр мөн ч манаас хадгалж байгаа. Санаа намайг Дорж Сүрэн гэдэг би МОИС-ийн хятад хэл шинжилгээний анги оюутан. Их сургууль амраад хичээл их сургууль амарснаас хойш 6 сар гараад сууж эхэлсэн. Наадмын амралтаас энэ бусдах замдал сууж. Номын санд сууж байгаа зорилго нь гэвэл мэрэгчлэлтэйгээ холбоотой л доо. Ер нь хэлний чиглэлээр явж байгаа болохоор олон хэлтэй байх шаардлагатай. Тийм болохоор гадаад хэл үзээд тэгээ зуны хугацаанд гадаад хэл сураад явж байгаа. Ямар хэл сурч байна? Одоо герман хэл үзэж байгаа. Ер нь таны энэ 100 номын санд сууж байна гэдэг чи одоо нэг зорилготойгоор сууж штэ. Энэ зуны таны зорилго юу байна? Ер нь 22 он гарахад ер нь зуны зорилго гэхээс илүү жилийн зорилго тавьсан л да. Тэр нь болохоор герман хэлний B1 түвшинтэй болох гэдэг зорилго байгаа. Тэр нь жилийн зорилго нь тэгээд зундаа орол явж байгаа л да. Өдөрт өглөө 10-аас орой 4-ийн хооронд л сууж байгаа. Тэгээд ер нь 6 цаг орчим хугацаатай. Өглөө номын сан 9-аас онгоогоод орой 5-аас старт. Номын санд суухын давуу тал гэвэл гэрт номын санд хоёроо харилцан ялгаатай л да. Гэртээ ядаж л одоо сатаарах зүйл аягүй олон байдаг. Гэрээ ажил, тэгэл телевиз, радио, гэрийнхэн телефон амт орж гарна. Дуу чим аягүй ихтэй. Тэгээд энэ старах зүйл аягүй их байдаг. Номын санд болохоор энэ старах зүйл
бараг байдгүй зүр утасныхаа дууг хаачхад л тэгээ бусдаар бол хүн амтны их чимээ гаргаад байдаггүй. Тэгэхээр номын санд сууж байгаа хүмүүс насны хувьд ихэнх нь 20-30 насны хооронд байдаг. Тэгээд хаяа ингээд бүр 50-60 настай манай аав ээж үеийн хүмүүс хүртэл ороод ирэхэд амар тийм хичээл хийх хүсэл улам их төрдөг. За танд баярлалаа. За баярлалаа. Амжилт. Намайг Аюша гэдэг би Оросын ирсэн, улаан удаас ирсэн. Өрөөдөөс ирсэн. Өрөөд улаас ирсэн. Монголд хэзээ ирсэн бэ? Би Монголд иш 7 дугаар 10-нд ирсэн. 10-нд ирсэн. Оронгоо диссертац биш байна. Анагах ухаан Орос Монголын Анагах ухаан хорин зүүнээ үеийн Түр зүүнний үеийн Орос Монголын Анагах ухааны түүхэн хамш. Та эдийн шинжилгээний ажлаар Боротон та ямар ажил хийдэг вэ? Би түүхэн багш. Тэгээд аспирант postgraduate student. Тэгээд диссертацаа биш хэрэгтэй байна. Энд олон ном байна. Монголын үндэсний номын санд олон ном байна. Тэгээд тэрний харж монголоор байна. Хэзээ буцах вэ? 7 дугаар 28-нд 28. Буцтлан номын санд шүү. Суха 27 бол тэр. Миний судалгааны сэдвээр хичээллэр номнуудыг олдсон хэр байна? Монголоор олсон байна. Их байна монголоор. Их байна. Бид нэр Монголоос эрүүл мэндийн 25 жил. За танд их баярлалаа. Танд баярлалаа. Судалгааны ажил амжилтсаа. Баярлалаа. За манай үндэсний номын сан 6 сарын 15-наас 9 сарын 15 хүртэл 100 цагийн байранд дагуу ажлын өдрүүдэд 9-өөс 17 цагийн хооронд ажиллаж байна. За манай номын сангаар эрдэм шинжилгээний уншлагын танхим, их уншлагын танхим, тогтмол хэвлэлийн уншлагын танхим, за өнөө товар номын музей, номын лавлгаа зэрэг үйлчлэгийг ирж авах боломжтой байгаа. Та бүхнийг үндэсний номын сангийн уншигч болж ном соёлын үйлчлэгийг авахыг урьж байна.